Өнөөдрийн хичээлээр бид past simple болон present perfect цагуудын ялгааг IELTS шалгалтын өндөр оноонд хэрхэн хүрэх үүднээс наривчлан судална. Хийгээд дууссан үйлдэл болон одоо цагтай холбоотой туршлагыг андуурахгүй ярьж шалгагчийн өрхөнд орохгүй байх тагтгуудыг эзэмших болно. Past simple цаг нь өнгөрсөн цагт эхэлж өнгөрсөн цагт дууссан үйлдэлийг заадаг. Тухайн үйлдэл нь одоо цагтай ямар ч хамаагүй. Жишээлбэл I visited London last year. Энэ нь өнгөрсөн жил болсон тодорхой үйлдэл юм. When did you start learning English? Гэсэн асуултад I started learning English 5 years ago гэж хариулах нь энэ цагийн зөв хэрэглээ. Харин present perfect цаг нь өнгөрсөн цагт эхлээд одоо хүртэл үргэлжилж буй эсвэл өнгөрсөн цагт болсон ч одоо үр дүнгээ өгч буй үйлдэлийг илэрхийлнэ. Үүнийг амьдралын туршлага гэж ойлгож болно. I have lived in Ulaanbaatar for 5 years гэдг нь одоо ч амьдарсаар байгааг илтгэнэ. Мөн I have traveled to over 10 countries гэж хэлэх нь таны туршлагыг илэрхийлэхэд тустай. Энд нийтлэг алдаа болон банд 7 5 хариултын ялгааг харъя. Банд 6 тэг төвшний хариулт нь энгийн бөгөөд үгийн сонголт нь хязгаарлагдмал байдаг. Харин банд 8 тэг төвшний хариулт нь зөвхөн дүрмийн хувьд бус үгсийн баялаг санаагаа илэрхийлэх чадвараараа ялгарна. Exquisite болон solidified my appreciation гэх мэт үгс нь илүү өндөр оноо авахд тусалдаг. Past simple болон present perfect цагуудыг ялгахад цагийн илэрхийллүүд маш чухал. Past simple-тай хамт yesterday, last week гэх мэт тодорхой цаг заасан үгсийг хэрэглэдэг. Харин present perfect-тэй бол ever, never, since зэрэг үгсийг ашиглана. Эдгээрийг зөв хэрэглэх нь таны ярианд тодорхой байдлыг оруулж IELTS-ийн оноог нэмэгдүүлнэ. Өнгөрсөн цагийн туршлагаа илэрхийлэхэд present perfect цагийг хэрхэн ашиглахыг диалогоос харцгаая. Анх хүн Have you ever traveled abroad гэж асуухад хүн өөрийн туршлага Yes, I have. I went to Japan last year хэмээн хариулж байна. Энэ нь past simple болон present perfect-ийг хамт хэрэглэх маш сайн жишээ юм. IELTS-ийн speaking part нэгдийн мэтчлэн өнгөрсөн туршлага ярих шаардлага гардаг. Одоо жижиг дасгал хийцгээе. Айстот live in Ulaanbaatar since 2010 гэсэн өгүүлбэрийг зөв цагаар нөхөж гүйцээгээрэй. Зөв хариулт нь have lived since 2010 гэдэг нь тухайн үйлдэл одоо хүртэл үргэлжилж байгааг заана. Ийм дасгалууд нь таны дүрмийн мэдлэгийг баттгаж шалгалтад алдаа гаргахаас сэргийлнэ. Баяртай.